Эрдэнэс 5 компани өнгөрсөн онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Өнөөдрийн байдлаар тус компани 78.9%-ийг төр, иргэд 21.4%-ийг, аж ахуй нэгжүүд тэг 105%-ийг эзэмшиж байна. Гэтэл засгийн газраас наадмын өмнө тогтоол гаргаж Эрдэнэс 5 компани охин компани байгуулах, охин компанид Эрдэнэс 5 эзэмшлийн цанхын зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх, түүнийхээ 30%-ийг гадны хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалахар болжээ. Ингэснээр Эрдэнэс 5 компанид ажиллаж байсан тодорхой тооны ажилчид ажилтгүй болох, цаашлаад жилдээ олох ашигч буурна гэж Эрдэнэс 5 компани үйлдвэрч нэвлэлээс өнөөдөр мэдэгдлээ. Аяфуу босгоно гэдэг нь тийм айхтар нухацтай ил шидтэй үг биш. Энэ бол хөрөнгө оруулалтын зээл гэсэн үг. Энэ хөрөнгө оруулалтын зээлийг хувьцаа хэлбэрээр өгсөн тохиолдолд компани ашиг орлогын илт бууруулдаг, нэгдүгээр. Хоёрдугаарт эрх мэдлийг алддаг. Ийм хэлбэрийг болоод сонгож авч байгаа бид болоод харамсаж байна. Цанхын зүүн уурхай нүрсийг чалхах компани урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон олборлагч компани болох TTGCO компани төлбөр төгж байсан бөгөөд энэ оны 2 дугаар сард гэрээний хугацаа дууссан. Гэвч улуурхай сайд Сумья Базар өөрийн шийдвэр удирдамжаар хугацааг сунгасан байна. Уг нь цанхын зүүн хэсгийн орд нь Эрдэнэс 5 компани хамгийн их нөөцтэй ордын нэг. Гэтэл өмнөх гэрээний үр дүн хэлэлцэлгүй улуурхай сайд ийм шийдвэр гаргасан нь Монголын ард түмний эрх ашгийг зөрчиж байна гэлээ. Монголын улуурхайд нүүрлсэн олон засах боломжийг бол эрх мэдлийнхээ хүрээнд хүлээж авсан Монгол улсын уулуурхай хүнд үйлдвэрийн сайд Сумья Базар энэ талаар ямар ч арга хэмжээ авалгүй, харин энэ ашигтай байдлыг бол илт бууруулах ажил хийсээр байгаа гэдгийг та бүхэнд хэлэх зүйтэй байна. Эрх мэдлийнхээ хүрээнд ийм зохисгүй байдлыг гаргаж байгаад бид эргэлзэж гайхаж байна. Мөн уулуурхай сайд эрх мэдлээ ашиглан Эрдэнэс 5 компанид 58 хүнийг шатны албан тушаал томилсон гэдгийг тус компани үйлдвэрч нэвлэлийн хорооны дарга Эрдэнэ өнөөдөр мэдгдлээ.